За, сайн байцгаана уу? Өнөөдөр би ганцаарх нөхцөл хийж байна. Тайзд маань ямар байна? Дандаа хойлонгийн харсараад ганцаархын харсан ч жоох эвгүй гэж магадгүй. Гэхдээ битээр өнөөдөр гэр гэрээсээ тусдаа иймэрхүү get ready with me бичлэг хий гэж бодож байгаа. Өнөөдөр болохоор зүгээр нэг тод биш гой бодолт хий гэж бодож байна. Тэгээ камер айгуу ост те. Би уг нь ингээд бодолтоо харуулах гээд нэлийн ойрхонс бичиж байгаа шүү заяа. Yours. За юу ч гэсэн эхлэе. Skincare-ээс эхлэе. Энэ болохоор Mommy Care гэдэг энэ брендийн Skin Pack гэдэг. Нэг ингээл тавихаар хацран дээр тэр чигтээ ингээд тавигдчихдаг. Тэгээ айгүй нэг харагдахгүй ч тавьшаагүй. Ингээ бараг нэг 3хан. Sorry хамарцдаг. Иймэрхүү тоонор боднуудаас айгүй зүгээр санагдаад байгаа. Гэхдээ энэ брэнд их биш үж болно. Энэ болохоор нэг түрүү талаас би тэр нэг Dyson-гийн ревю хийсэндээ. Тэгтээ би нэг авсан байсан тоонор байдаг хгүй. Тэгээ айгүй зүгээр л юм лээ. Би бол ерөөд ингээд ялангуяа нэг 90-дөр ч хүмүүс үлээд бат гараад байгаа болохоор 92 хацар. За тэгээд мэдээж тухан дээрээ тавина. Би нэг 90-ийг яагаад ингэ наалдахгүй байгаа юм бэ гэдэг үзсэн чи яг би юм яриалсан байл л тэг. Би ингээ яг зүгээр нөрөө бодохтаа бол юм ярихгүй шүү дээ. Дараа гэж тэгэл нэг юм шүү. Одоо гэж чинь хаяал тэгдэлтэй. Миний дараагаас болохоор Arencia гэдэг харагчин дод маань. Серум төрх нь хальт жоохон л төрх нь би хацар дээр жоохон ингэж яваад тэгээ ерөнхийдөө нүүрний төрчгтөнд тараачдаг. Яг гэвэл нэг бодолтын сөр болохоор айгүй тийм ихийг төрөхээр нөгөө шингэтгүү ядчих хат нь хаяад ингээ айгүй яарсан байх үед тийм ихийг төрөх боломж ч байдгүй. Тэгэд жоохон ингээд хатаасныхаа дараагаар бонороо бодолтоо эхлэхээс өмнө жоохон лип лампраа төрчих гэж бодож байна. Ингэж төрчөөд гоё дэжгүй бомбосныхан дараа уруулаа бодохоор илүү гоё болоод амшнаад санагдсан. Тэгээ ардаас нь шууд энэ Season гэдэг брендийн энэ basic хэрэглэждэг байхгүй makeup kit base гэдэг. Энэ ингээд айгүй хөөрхөн арсны өнгө чигтлээ тэгээд жоохон бодолтыг удаан бариад дэмж над санагдаад байхгүй юу. Би айгүй дэжгүй хямдхан бодлон гэсэн. Гүтэчүүл байгаад тийм. Гэхдээ би нэг яг өөрөө олоогүй нэг тийм beauty box дотор байсан байхгүй. Би тэгээд ерөнхийдөө beauty box авах айгүй дуртай зав. Ингээд би хизээч өөрөө төрүүлж авахгүй юмнууд ингээд орж ирээд тэр дундаас айгүй таалагдсан бүтээгдэхүүнүүд айгүй их гарч ирдэг. Тиймэрхүү бокснаас Above Tony энэ cushion таад маань мэдж байгаа ах үс миний хамгийн хайртай cushion байгаа даа сүлийн. Энд ихтэй баг дуусгаж байгаа болохоор гарах гэж бүр зовдөг төхөө ёо. Би нөгөө нэг сүлд Дубай жүндэг кукигээд Солонгост ч гэсэн нэг тэндгүү TikTok дээр айгу алдартай болоод байгаа. Тэр нь би бүр орцсон заяа. Тэгээд тэрийг ингэж хайж авч идсээр хагаад тархлаа. Тэгээд дээрээс ингэ дэрүүн дээр бахан батг гараад тэр дотор нэг тиймэрхүү жоохон зарим хүмүүс тохирдгүй нэг тийм орчууд нэг юм ярьсан нь тохирдгүй. Тэгээд би яг нийлэх юм шиг одоо ингэ бодохоор яг тэрийг идлээл гэх юм бол маргааш нь ч юм уу оройн ч юм уу шууд ингэ дэрүүний амиг батгаагүй гараад надад таахгүй байхгүй юу. Гэтэ амтны амиг гоё би баг 6-7 газраас 7-8 ч юм уу газраас авч ийдсэн зөө. Тэгээ одоо би тэрнээс яаж гарах вэ? Энд ойлгохгүй байна. Арсан дээр гарч байгаа ч гэсэн би бүр идэт авахгүй. Гоё жигт арсмаарсан айгуу гоё жигт бэлдснийхаа дараагаар бодолт хийхээр айгуу гоё. Өнгөн ч гэсэн айгуу тод гардаг. Тэгээд ерөнхийдөө их тийм цэвэрхэн гоё болдог гэх юм уу нэг тийм халтарсан харагддаг. Ерөнхийдөө ингээд кушны төрхөд энэ бүр алж байгаа хэвээр. Миний ярьцэг бүр баруун нуучж байгаа. Одоо тэгээд иймэрхүү кушн явсныхаа дараагаар би яадаг вэ гэхээр одоо ингээд миний батхнууд байгаа шүү дээ. Иймэрхүү сорив ингээд энэ мингсэн ч юм уу. Одоо ингээд доотлынхаа нүдний доотлын нүд доош ингээд харалцсан иймэрхүү утантрууд болохоор би яг same гэ брэнд гэдэг чинь тэр брендийн иймэрхүү concealer pencil байдаг байхгүй. Энэнгээр яг ингээд хэрэгтэй газруудтай ингээд би бодоод өчтөг. Үзүүр нь таваас арилжтай ч нэг зузаан болохгүй бүртлэн өсөөг амар хөрхэн дартаг тийм тэгээд нэлээд ч айгүй болчихсон шүү дээ. Тэгэхгүй одоо би харуулъя за одоо сүүлийн үед миний ингээд нүдний дотлын мууцсан үүсчихэд байгаа хгүй юу. Тэгээ өмнө л гайг байсан. Тэгээ би одоо энийг болохоор яаж дартагаас харуулъя за одоо жишээ нэг энэ уутанцрынх нь яг энэ зураас хаваад тий. Тэрнийхэн дагуу энийг яг зураад өгнө. Баг алга болчихж байгаа шүү дээ. Эднийхээ доотлоо ингэж дартдаг штэ найзуудаа. Нүгч багш болцсон тий. Одоо ингэ харалтаа. Энийг хараад энийг хар. Игам даяараа. Өч яар салах зэрэг.
Энэ шүү дээ. Ерөнхийдөө суур бол ерөнхийдөө болчлоо. Миний хамаагүй дарагтаад болчихсон шүү дээ. Дараагаас би энэ Keep and Touch гэдэг энэ брендийн powder хэрэглэдэг байхгүй. Энэ бүр галзуу найдтай галзуу. Галзуу. Энэ нэг тийм яг тийм blurry effect өгсөн юм шиг арсыг бүр амар гоё жигтлээд бас өөд ордог тийм. Арай амар төрчнө. Би нэг талаа түрхэл гаж таалцсан. Тэг ингээд хорлоо таад блуртсан юм шиг л байна. Энэ талын. Энэ powder бол үнэхээр best. Миний сүүлийн үед хэрэглэжсэн powder-ын хамгийн дажгүй санагдаж байгаа юм. Aspar брендийн хэдэн номер юм лээ. За Classic One Brown гэдэг нэг номер юм лөө. Яагаад нэг хөмсгөө утгаараа ухаарддаг юм л те. Хөмсг гэсэн чинь бас нэг юм санаанд ордог байхгүй юу? Би саяхныг хүртэл гэх юм хөмсгийнхаа хэлбэрийг айгүй өөр зурдаг гэсэн аахгүй амар тэмдээш уултай. Гэсэн чинь тэр үед би ингээд ёо. Ерөөсөө тэр хөмсг надад зөхгүй нэг юус боддгоо байсан заяа. Тэгээд ингээд надад зүгээр л дажгүй л харагддаг байх гэж боддог гэсэн чинь би одоо энд зургийг оруулж ирсэн. Ийм. Тэгээ одоогийн зураг маань энд заяа. Энэ нэр хартаа хүний нөгөө нэг хөмсгний хэлбэр бүр хүний царайг ийм амар өөрчлөлт юм бах та гэж бодсон юм маань энэ гэсэн заяа. Амар нөлөөд байгаа хгүй бүр тийм солонгос төрснөөс хойш бидний ихэд бодолт айгүй натурал болоод тэгээ бас хөмсгнийхаа хэлбэрийг өөрчлөнөөс хойш хүмүүс намайг ямар эмгтээлэг айгүй хөөрхөн юм бэ гэж хэлдэг болсон байхгүй юу. Тэгэхээр таад маань хэрвээ одоо тэгээ таад хин нэгэн тэгээ зарим хүмүүс тэгээ ямар ширүүн царайтай юм бэ эсвэл ямар амар тод бодд юм бэ амар ууртай харагдчих юм гэсэн комментүүд амар таад дэржээвэл хөмсгнийхаа хэлбэрийг нэг өөрчлөөд үзээрэй. Тэгээд нүүрнийхээ бодолтыг бас арай хөнгөн натурал хийгээд үзээрэй гэж хэлмээр байна. Би ингээд гэртээ ганцаараа болохоор ингээд амар тод чанга ярьжсэн аа. Ингээд жоохон доошлцоор сая бүр бараг шивэнцэн сууждаг юм заяа. Clio-гийн энэ тань болон энэ S-Pure энэ хоёр таныг ашиглаад холиод цахан бодцгаая. Эндээс харж хамгийн бүдэг өнгөөр энэ ч юм уу энэ хоёрыг ингээд жоохон холиод энэ нүднийхээ дээдлийн зохио тэр чигтэн сайхан уусгаад иймэрхүү тэнүүтэй хайдад будаад өнгө орт юм уу гэж бодож магадгүй. Гэхдээ айгүй хөөрхөн нүдний хэлбэр болон өнгөийг тасаад хөөрхөн болгочдөг. Одоо болохоор энэ хоёр өнгийг холиод нүднийхээ доотлог давхрааг болохоор арай жоохон гүн өнгөөр нөлөнхүүд нь ингээд будаад нүднийхээ төгсгөл хэсэг рүү холт жоохон оруулаад бодцдог. Энэ өнгө жоохон надад бүдэгдээд юм контур зурхад. Тэгээд энэ өнгө болохоор энэ өнгөтэй энэ бас шорон хар боронгод энэ хоёр өнгийг ингээд нийлүүлээд холиод ерөнхийдөө тэгшхэн зурна гэж ойлгож байна. Дээшээ ч биш, доошоо ч биш нэг тийм тэгшхэн. Тэгээд би ингээд нүднийхээ талаас ахуулаад хойшоо зурчдаг байгаа. Нэг юм бүтэн бол зурдаг. Миний энэ давхраа болохоор энэ давхраг бодвол арай том байхгүй. Тэгээд ингээд жоох өргөн зурдаг. Нөгөө талаа болонгод айгүй нарийнхан зурхгүй болоод жишээ нь жижигхэн над чигийн баг харагддаггүй тохиротой хөтөдөл ганц зурхад юм амар тадарч байна. Тэгээд амар нэг тэтгэлийн нэг амар томоос тэг. Тэгээ ер нь бол нээхэд л адилхан харагчвал бусд нь бол хамаагүй. Иймэрхүү байхад л болно өдөр тутам. Түүнээс л удахад болох юм бол oh my god. Одоо таад маань миний нүдийг ингээ холоос орох юм амар том жартахаар хойш юм сунцсан нэг л тийм балансг барагдаад байгаа шүү дээ. Одоо бөөнөрөө доод давхраа зураад нүднийхээ ерөнхийдөө балансыг тэнцвэрчүүлээд илүү том болгоход энэ бор жоохон шаргалтай холиод эхлээд болохоор би ингээд нүднийхээ доотлыг тэр чигтний хүрээлцдэг байхгүй. Хүмүүс ч юм бол аягүй сая зурхтаа одоо чинь энэ дээр сул шууд ингээд цав цааныг өөдөд орон цүүд рүүгэл болчдөг та. Тэр чинь бол жоохон дээр үе арга гэх юм. Одоо үед болохоор солонгост охтууд маань яг ингэж доод давхраа зурдаг тийм. Ингээ харахаар нүднийхээ одоо чинь энэ талаас хойшоогоо тэр чигтэн бодохгүйгээр ингээд нэг тийм зураас зурж байгаа юм шиг хийгээрээ ийм зураас. Ингээд зурчин хорхоноос энэ тал хүртэл болохоор арай бүдэг өнгөөр энэ бор хамгийн бүдэг хоёрыг холиод тэгээд бас иймэрхүү улаан чашин ягаан дүнгийг бас ойлгох юм бол нэг тийм
нүдний арьс чи энэ хэсэг өндөө жоох юм доторт нь бол юм уламаад штэ. Тэрнтэй адилхан өнгөөр хийх юм бол илүү тийм натурал угаасаа миний нүд энэ хүртэл гэж байгаа юм шиг тэгж гараад нэмснэ цаатахгүй. Уртлаасаа гол хүртэл. Бид бодлол жоохон арай жоохон томлчих шээ. Тэрнийхээ дараа болохоор би шууд доод давхрынхаа сүүдрийг хийгээд өчтөн 2 өнгөийг жоохон холиод доод давхрынхаа сүүдрийг хийчээд хамгийн сүүлд доод давхрынхаа гэрлийг хийж өгдөг гэх юм уу. Таад маань ингээд нүдээ ингээд үзэр тэгэхээр нэг нэмэрхүү зураас гарч ирж таад тэр зурааснаас жоохон доош зурдаг гэх юм уу би. Яг тэр зураасаараа зурчих юм бол нүд угаасаа нэг юм томортгүй. Нэг тийм хальтал томордог байхгүй. Одоо жишээ нь ингэж жагаад нэлийн доор зурж байгааз би болохоор харахаар таад маань нэг юм жоохон тоддуухан зурчаад энээсээ уусгах гэж болохоор. Хартаа амар холоос орсон ч амар урчаастай. Одоо энийг болохоор бүтэг саяын улбар шоронгороо уусгаад дээшээ доошоо хоошоо энэ өнгөд бүтэг хөнгөрөө бөнөрөө эгэсэлнийхаа гэрлийг өгцгөөе. Гэрлийг өгөхдөө одоо чинь хэдлийн доотлон дээр ч гэдэг бүхэлдэн бодсон энд бас бодсон маа чи тэр хоёрын яг завсраар өгөн. Тэрнээс тэр чигтэн гэрлээ өгч юм бол ямар ч тэр нөгөө хоёр бодсны чинь шаардлага байха болчихно. Гин завсраар нь ингээд вау 8 сэрхэмлчтэй. Тэгээд би бас энэ одоо сүдрэн хадаагуур ингээд илүү дотор дэшээ доошоо болсон заваарс хэсгээ саяхаа юм цагаангуур ингээд цэвэрлждэг. Тэгэхээр ингээд холоос харахаарч тэр оройс харсан ч тэр ерөнхийдөө нүд бүр амар томч тэмтлэг хараад. Тэгээ нүүрний уртаас ч гэсэн аяг хоссон ба шүү дээ. Одоо энэ л бол баг ийм урттай ба шүү дээ. Тэгтэл тэмтлэг хартаа ийм жоохон. Одоо энэ флаш урчин шүтрэ орчих юм бол нүүр бүр арай хамаагүй жижиг харагдах байхгүй. Урт нүх тогтод бас айгүй зүгээр. Эсвэл над чигийн бондгоор булцгаар юм хөтөд айгүй зүгээр. Тэгээ одоо нөгөө талаа бас бөөнөрөө яг адилхан будаад хүрээ дэрээ. Нүд маань одоо ингээ харахад өнөхтэй айгүй майт харагдаад байна. Тэр чигтэл айгүй майт бодолттой байгаа учраас одоо нүднийхээ уртлын энэ ухархай хэсэг болон эгосодор жоохон цаана нэмээд өгөн. Тэр нь болохоор миний одоо энийг хартаа бараг доотлон ингээд гард ирж байгаа сте. Айгүй хэрэглэн мэдчихээс те. Энэ өнгө маань жоохон нэг тийм ягаан саатай ч юм шиг тэгсэн болон цагаан ч юм шиг айгүй ингээд хөдөлгөөн дагч айгүй гоё өөрчлөгддөг тийм цаагаад байгаа байхгүй. Тэгэхээр энийг нүднийхээ урталтаа тавьдаг өгнө. Гэтэ нүднийхээ урталтаа тавихдаа яг ингээд энэ үзүүртээ тулгаж тавьдаг үзүү жоох ингээд зайтай тавихаар илүү гоё нүд илүү урт том харагддаг. Ингээ ордог. Вау тэр яа. Энэ гэрлийн харалтаа найд та гэлэлж байгаа гэлтэн жаа энэ холоос усан зүтнэ. Нүдийг ингээд баг ингээд жоохон илүү урагшаа томруулаад өчөж байгаа байхгүй. Ингээд сорныхаа яг гол хэсэг тэр чигтэн битүү бодоор тэр чигтэн бодож юм бол нэг тийм жоохон хот харагдаад байгаа. Яг энэ гол хэсэг нүдний одоо хар байдаг хэсэгт гэх юм уу. Миний нүд ингээд харахаар яг нэг тийм дүүрэнхий бол биш бас яг ингээд бүрхий биш. Жоохон юм жартахар гэх юм уу. Уртлээсээ жоохон жартахар байгаа байхгүй. Тэрийг одоо тэнцвүүлээд жоохон нүдээ бөөрийнхээ харагдуулыг гэх юм бол саяын 2 бор өнгөөр аваад тухраас дээшээ жоох юм сүдрүүг. Тэгтэнийх амар тодож. Тэгээд энэ сүдрээ тухраатаа уусгаад харахаар нэг юм. Тэг ингээ харахаар холоос харахаар нэг тиймэрхүү нүд маань юм бөөнхий юм шиг арай нэг тийм бондгорлт. Одоо энэ хартаа арай өөргод жоох юм жижигхэн деталаар шал өөр болгож болно нүдээ. Энэ тип бол жартгар нүдтэй өгдөг. Тэгэхээр авралын байх шүү. Гэхдээ тийм амар тод өнгөөр биш. Бүдэг бараг л сүдэр шиг өнгөөр алт өгчгөр одоо ингээд холоос харахаар миний нүд айгүй хөөрхөн тийм бөөрхий тэгсэн амар том урт тийм харагч байна. Сурмууд дэрвэлэгч өмнөх бичлэг дээр бас ярьсан те энэ өнгөөрээ би ингээ халааж дэрвэлдэг. Халаагаад барьж үзээд миний баг нүүр будалтаас хамгийн гол хоёр юм хэмэл сурмууд дэрвэлгэх уруулаа бодох хоёр л өгдөө. Гол анхаардаг хоёр юм. Бусд нь бол үнэхээр яарсан үедээ болол би яг кремдэл сурмуусаа дэрвэлгээл тэгэл уруулаа будал гартдаг дөө. Аюу хөрхөн болчихсон. За бөөнөрөө будцгаая.
Тайд маань бас ингээд нүрээ сайн ажиглал зав. Тэгэхээр яг нэг тийм хүн болгонд гэх юм уу? Яг нэг тийм гоё, хөөрхөн заяасан юм яг нэг ганц хоёр байдаг байхгүй. Одоо жишээ нь надад болохоор миний сормоос айгуу гоё урт байдаг угаасаа. Урт. Тэгэхээр ингээд дэрүүлгээ бодохоор бүр ингээд сормоос наац юм шиг айгуу дайггүй болдог. Яг нүур бодолтой бол үнэхээр өөрийгөө шал өөр хүн шиг болгож өөрчилж болно. Гэхдээ таад маань яг өөрийгөө ажиглаад миний яг юу нь илүү гоё вэ? Тэрийг ингээд тодтогсон бодолт ч юм уу тийм хийх юм бол бүр илүү хөрх харагддаг гэх юм уу. Тэгээ дээрэс нь бас нүрээ бодож чадахгүй гохтууд байвал хийгээл айгуу сайжирдаг. Давтаал будаал байвал YouTube дээр ч гэсэн айгүй олон тийм бичлэгнүүд ч байдаг болцсон. Нүрээ гоё будаа сурчих юм бол үнэхээр өөрийгөө шал өөрөөр таад маань харна. Би тийм хөөрхөн билүү те өөртөө итгэл гэсэн айгүй сайжрна. Би бас анх боддог хат бол нэг хүмүүн боддог байсан. Тэгээд үнэхээр нөгөө нэг 10 жилт байхад боддог хат ч үнэхээр за YouTube байсан ч нэг амар YouTube үзтгүү те тэр үз бас нэг YouTube ч нэг амар дэлгэрээг байсан намайг 10 жил хат. Тэгээд нэг үздэггүй зүгээр ангийнхаа хүмүүсээс л ингээ хараад яг манай анги хүмүүс яаж бодож чинь те яг тэрийг дагаж боддог байсан. Тэгэхээр бас тэр бас айгүй буруу шүү. Хүн болгоны нүур өөр те. Тэмхч яг адилхан бодолт ихээр үнэхээр яг тэр охин зөрч болно чам зөхгүй болно тиймстэй тийм учраас яг өөрийнхөө нүрэн тохирсон тиймэрхүү бодолтуудыг нэтээс хайгаад гоё үзээд сурах юм бол айгүй гоё юм болов уу гэж би бас бодоод байгаа. Өдөрч одоо нүрээ бодчих шаал өөр юм яриад халаа цайх явж өгч. Ботаны skin layer blush ахналахаараа жоохон glowy байгаа. Энэний 050 номер. Энийг болохоор би шууд ийм хөрхөн багс таахгүй. Тэгээ ингээд нэг ингээд зураад ингээл хоёр зураал энэгээс уусгачдаг. Би болохоор blush-а ерөнхийдөө иймэрхүү хацраа болон нүдний будалд тэгээд ингээд шанаалгаа ингээд уусгаад хацрынхаа талаас ахуулаад тэг яг жоохон урагшаа ингээ оруулж болно. Тэгтээ гол нь ингээд нүднийхээ будалтай жоохон мойрхон тавих дурталч даа сүлээд. Тэгэхээр нэг тийм айгүй хөөрхөн харагдаад эмгтээлэг игдүүтэй хөөж харагдаад байгаа юм шиг санагдаад байна. Нэг иймэрхүү. Blush маань нэг иймэрхүү. Одоо энийгээ сүудэртэйгээ уусгаад Roman-ийн энэ сүудрийг хэрэглэдэг байгаа. Энэний хамгийн бүдэг өнгө энэнгээр нь ерөнхийдөө шанаалга хацрынхаа сүудрийг хүчдэг байхгүй. Одоо чи наачийн бондоор жоохон тийм хатартай хөтөд ч юм уу те эсвэл ийм турхай мөртлөнгөөсөө яг ингээд ясныхаа хэлбэрийг сайн харагдуулах гад бүр амар сүдэр тавиад ах хэрэг байхгүй жоохноор ч гэсэндээ айгүй хөөрхөн ийм бүдгхэн одоо тавиад нүрийнхээ хэлбэрийг гоё тэгцтэй гоё харагдуулж болдог байгаа. Тэм учраас таад маань яг сүдэрнийхээ өнгийн жоохон бүдгсүүлээд тэг гоё хэлбэрээ яавал гоё өөрчлөхөөр байна. Тиймнүүд гоё судлаад одоо би ингээд харах юм бол нэг амар сүдэр тавьсан мэддэхгүй бас тийм. Яг иймэрхүү нэг ингэж сүдэр тавихад би айгуу дуртай гэх юм уу. Тэрнээс яг ингээд хажуу талаас нь ингээд харахаар так гэдэг ингээд юм хинч харсан амар тавьсан мэдэгддэг тийм сүдэнд айгуу дургу. Ерөнхийдөө айгуу натурал угаасаа ийм гоё юм шиг тэгж бодох дуртайхгүй би угаасаа. Энэ төрлийн юм хөөх юм шиг бодох дуртай. Гэхдээ айгүй их юм бодоод айгүй их юм өөрчилсөн. Одоо таад маань намайг харж ивэл те. Өмнөх нүрэ бодоогүй царай, нүрэ бодсны дараа царай хоёр бол шал өөр болж байгаа. Тэгэхээр ийм жижигхэн өөрчлөлтүүдээр айгүй их нүрийнхаа хэлбэртэй, нүрийнхаа царай өөсөө хамаг юм гоё өөрчилж болдог ахын шүү. Мараа өндөрлөختөө үзүүрнээс нь ахуулаад ингээд жоохон гурвалжлаад гоё. Ганцхан ингээд гурвалжлахад л амар өөрлөж бас хамар хэлбэр. Тэгээд ингээд хамарныхаа одоо үзүүр хэсгийг жоохон бондоор автуулахын тулд ингэж бөөнх хилж тойрдог гэх юм уу. Тэгээд энэ хэсгийг нь болохоор ингээд тойрч штэ. Хартаа. Энийг хараад энийг хартаа. Шал өөрлөж байна. Нөөцөл нь бас яг адилхан. Ингээд хамарны нуруу шигтэр ирэхээр бол дэч чигээр нь татчихдаг. Энэ яг энэ хэсгийн бөөрн хилэлтэйгүү чухал. Тэгээд дээшээ бол сайхан эндээс авахлаас C6-аад хөтлөөж нэг адилхан. Урханаас ийш ингээд C6-аад тэг ингээд хажууд чи бас уусгаад өгдөг.
Хамарны ч байсан, хацарны ч байсан ерөнхийдөө сүүдэр маань би сүүдэрлцэн гэж байгаа юм шиг тийм амар тод харагдчих болохгүй. Урдаас нь харахад бол айгүй гоё ийм өндөрлөлцсөн юм шиг ингэж харагдчих болно. Хажуунаас харахад нарт ингээд ууссан юм шиг. Жоох ингээд хоёр тал руугаа ингээд уусгах. Яг ингээд голыг ширэн жоох таслаад шантгаар юм шиг хартуулаад. Вау. Одоо чинь би эндээс ингээд сий орж очиад тайд маань яг бас мэдэхгүй байвал гэж бодоод би ингээд амар хөөрхөн өөрийнхөө мэддэг төвтэй ярьж өгöd байгаа байхгүй юу. Тэг ингээд эндээс ингэж орж ирэх нь айгүй эмгтэл хартуулдаг гэх юм уу. Одоо чинь энэ шууд гүмсгнийхээ төрнөөс ахуулаад ингээд тэр чигтэн чигэрэн зурчих юм бол жоох айгүй өртөлөг амар тод хурц тийм натурал бус харагдаад. Одоо ингээд өндөрлөчөөр айгүй хөөрхөн болчих жоох хацдаг. Айгүй хэрэгэлсэн энэ өнгөөрээ хайлайтаа хийчихээр айгүй хөөрхөн. Одоо хайлайтлахаар би нэг хамарныхаа яг энэ нуруу шиг тэр ингээд чигэрэн татлаа. Өдөрсгөө болохоор энэ хөндлөнгөөр тэгээд гараараа ингэж жоохон бэлэн тэгээд гарч тастав. Тэгэхээр ингээд нүдний бодолтой амин айгүй гоё уулсаад айгүй гоё харагдаад. Хатраач их надад энэ хатрын өлөвчнийхээ төгсгөл хэсгнээс ингээд энд ингэж тавиад байгаа. Хатрын хайлайт. Тэгэхээр ингээд хөдөлгөөр одоо энийг хараад нэг хэрэг. Тийм ягаан туяа орсон бастай. Нэг иймэрхүү хөөрхөн жижигхэн юмд би айгу баясаад иймэрхүү деталанд айгу дуртай гэх юм. Вау. Тэнгэрлээ. Хойл амар гоё харагдсан. Өнөөдөр болохоор жоохон нэг тийм ягаан дуу өнгийн уруулын мэдгээр бодмаар санагдлаа. Сүүлээд энэ хоёр өдөр тутамд авах бодоод байгаа. Энэ биягийн энэ үг нь болохоор Eguisar liner баггүй юу. Гэтэ энэний өнгө нь надад айгүй таалагдаад уруул хүрээлэхэд айгүй хөрхөн. Өнгө нэг тийм арсны чимэгтгснээ амар хөрхөн бүдэг боргоод басдаг. Би уруулал нэг амар тийм тод бороо хүрээлэх дургу гэх юм уу. Ядахт нэм жижигхэн уруултаа болохоор тодор ингээ хүрээлчихээр угаасаа илүү гаргаад хүрээлэлцэн айгүй мэдэгдээд идэг миний уруулан дээр. Тэгэхээр юмрхан бүдэг бороор над чигэм жижигхэн уруултаа өгдөг. Бүдэг бороор нэг хүрээлээд үзээрэй. Уусгаад үн амар том болчих жоос. Тэгээд энэ хоёр талаа болохоор жоохон илүү татгаш байгаа. Аруулаад хүрэлцдэг. Ингээд вау. Тэгээд дээдлэх уруулаг болохоор миний хоёр талын жижиг мат. Тэгэхээр жоохон нэлийн илүү гаргаад өгнө. Дээдлэх уруултыг тэнцвүүлээд хартаа. Энийг хараад нэг хартаа. Хамаг ууралч жоос. Яг нэг хөөрхөн бөөрөнхий болоод ууруулаа. Камер илүү гаргаж хүрээлсэн мэдэгддэг гэх юм уу. Энэ ялтаа амар хог болчихсон тийм. Opera Ink Mode Gloss 14 номер орно. Хоёр талын ингээд жоохон уусгаад. За нэг юмрх. Надад бол аюу таалагдлаа. Миний өнөөдрийн бодолд маань. За бөөнөрөө үсээ авчаар аваад харилцаатай ерөнхийдөө ямар болсон бэ? Үсээ жоохон багасгцсан чинь одоохондоо л жоохон сонирхолтой. Гэхдээ тасах хаа гэж бодоод байгаа хгүй. Энэ талаа жоохон гэж хар дүргээд энэ талаа гаргаад. За нэг юмрх боллоо өнөөдрийн бодолд маань. Уруул маань нэг юмрх, нүд маань нэг юмрх. Ямар энэ хөрхөн байна уу? Өнөөдөр тэгтээ миний бодол маань айгүй хөөрхөн болчихлоо гэж бодож чинь би ингээд ярангаа бодсон ч гэсэндээ айгүй хөөрхөн цэвэрхэн гоё бодчихлаа гэж бодож чинь амар хөөрхөн хартаад баруун өөртөө дуурлах гэж. Амар хөөрхөн харч надлаа. Таад минь бас миний бодолтыг дуурайгаад нэг бодоод үзэртэй ялангуяа доод хаврааны бодолтыг маань тайд маань бүр ингээд аваасаа гэж би бодож чинь. Тийм хөөрхөн гоё нүрийг минь илүү жижиг хартуулдаг энэ бодолтыг маань үтсэн тайдтай маш их баярлаа. Дараагийн бичлэгээр хандаа бит хоёр маань бас өөр бичлэг хийх бах цугтаа. Энэ удаагийн бичлэг ганцаараа хийсэн ч жоохон ингээд ярих юм болтохгүй. Тэгтээ бас ингээд гинт сонь юмараа орж ирсэн байж магадгүй. Тэгтээ айгүй хөөрхөн боллоо гэж бодож байна би. Тэгэхээр хайд маань гоё сабаа дараад өгөөрэй. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Bye.